Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь сурах бичгийн хүндэвтэр бодлогоодаас цувралаар оруулж байгаа. Багш нь 4 дахь бодлогоо тайлбарлая. Хүүхдүүд ээ, сурах бичгийнхээ 78 дугаар хуудасны 322 дугаар бодлогыг хараарай. Энэ бодлогон дээр дахиад нохойн толгой нийлээд 46, хөлийн тоо 142 байв. Хэдэн дахиад хэдэн нохой байсан бэ гэж байна. Тэгэхээр энэ бодлогыг бодохдоо эхлээд зураглал буюу довч чиглэл хийнэ. За тэгэхээр энэ бодлогон дээр дахиад нохойн толгой нийлээд 46 гэж байна. Тэгэхээр амьтан чинь нэг толгойтой байдаг шүү дээ. Тэгэхээр толгой нийлээд 46 гэдэг чинь дахиад нохой нийлээд 46 бүгд 46 гэсэн үг. За тэгэд хөлийн тоо 142 байв гэж байна. Тэгэхээр дахиад нохооны хөл нийлээд 142 байгаа юм байна. Байв. За тэгвэл хэдэн дахиад хэдэн нохой байсан бэ гэж байна. Тэгэхээр одоо дахиад маань 2 хөлтэй, нохой маань 4 хөлтэй. Ингээд тус бүрийг олноо. За одоо бүгдээрээ бодолтой хийж үзье. За нэгдүгээрт одоо бүх амьтныг нохой гэж бодоод хөлийг олъё. Эхлээд олон хөлөөрөө бодож үзье. Тэгэхээр одоо бүх амьтанд 46 байгаа. 46 байгаа. Тэгвэл тэр 46 амьтнаа нохой гэж бодоод тэгээд хөлийг олъё. Тэгэхээр нохой маань 4 хөлтэй учраас 46-г 4-өөр хөвжүүлэхээр 184 хөл гарч ирнэ. Энэ болохоор 4 хөлөөр бодоход ийм байгаа. Тэгэхээр одоо нийт өгөгдсөн хөлнөөс маань энэ бол илүү байна. Илүү байгаа гэдгийг та нараас анзаарч байгаа хаа. За хоёрдугаар дахианы хөл болон дахианы тоог олъё. За тэгтээ яах вэ гэхлээр олон хөлөөр бодоход 184 хөл гарсан. Тэгэхээр дахиад нохооны хөл нийлээд 142 байгаа. Тэгэхээр одоо эндээс одоо хөлний зөрөөг олъё. Өөрөөр хэлбэл одоо нохоогоор бодоод 4 хөлөөр бодоход 184 хөл гарч ирсэн. Яг дахиад нохооны хөл 142 байгаа. За эндээс одоо хөлний зөрөө маань 42 гарч ирж байна. 42 хөл гарч ирж байна. Тэгэхээр энд болохоор дахианы хөл дурддаггүй болохоор энэ 42 хөл маань одоо дахианы нийт хөл юм аа. Дахианы нийт хөл байгаа. Ингээд эндээс дахианы энэ зөрөө гэдэг маань дахианы нийт хөл гараад ирж байгаа. За ингээд дахианы нийт хөл маань 42 юм байна. За тэгэхээр дахиад маань 2 хөлтэй учраас 42-ыг 2 хуваахлаар 21 гарч ирж байна. Тэгэхээр одоо дахиад маань гарч ирж байна. Дахианы тоо толгой гарч ирж байна. Тэгэхээр ер нь 21 нь дахиад байсан байна гэдэг маань эндээс гараад ирлээ. За дахиад маань гараад ирж байгаа болохоор бодлогыг цааш нь бодоход их амар хялбар болчлаа. За 3 дугаарт нь тэгвэл нохооны тоо болон нохооны хөлийг олъё. За тэгэхээр дахиад нохой нийлээд 46 байгаа. Үүнээс дахиад маань 21. Тэгвэл үлдсэн нь нохой. Тэгэхээр 46-аас 21-ийг хасаад 25. Тэгэхээр 25 нохой байгаа юм байна. За тэгвэл 25 нохой байгаа бол нохооны хөлийг олъё. Тэгэхээр нохой маань 4 хөлтэй учраас 25-ыг 4-өөр хөвжүүлэхээр 100 гарч байна. Тэгэхээр нохооны нийт хөл маань 100 байна. За тэгэхээр энэ дээрээс одоо багш нь болохоор хүрэн өнгөөр ерөнхийдөө тэр амьтны тоо толгоогоо гаргаж ирсэн байгаа. 42-ыг 2 туугаад 21 гээд 21 нь дахиад за нийт тоо толгой бол дахиад нохой нийлээ 46 байгаа. Тэндээсээ дахиагаа хасгаар 25. Ингээд нохой маань гараад ирж байгаа. За тэгэхээр нохой гараад ирж байгаа учраас нохой 4 хөлтэйгээд нохооны хөл маань гараад ирлээ. За ингээд бид нар одоо дахиад нохой тус бүрээ дахиад нохой тус бүрийн хөлийг оллоо. За тэгэхээр бид нэр зөв бодож үгүй юу гэдгийг одоо бүгдээрээ шалгая. За шалгаж үзье. За тэгэхээр одоо 25 нохой 21 нь дахиад гэж гарсан байгаа. Ингээ 25 дээр 21-ийг нэмээд 46. Ингээ 46 дахиад нохой нийлээд 46. Одоо дахиад нохой тоо толгой 46 гэдэг таарлаа. За хөлийн тоо тэгэхээр 25 нохой байгаа 4 хөлтэй ингээд 100. 21 дахиад байгаа. Дахиад маань 2 хөлтэй 2-оор хөвжүүлээд 42. Ингээд 100 дээр 42-ыг нэмээд 142. Ингээд хөлийн тоо маань гараад ирлээ. Тэгэхээр анхны бодлогынхаа өгөгдөл дээр хөлийн тоо 142 гэж өгөгдсөн байгаа. Тэгэхээр таарч байна.
Тэгэхээр бид нар энэ бодлогыг зөв бодсон байна. Анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.